эд ангийг хэмжилт гүйцэтгэх за лаборатори ажил байна. За тухайн лабораторийн ажлын зорилго нь болохоор өгцөн эд ангийн тойм зургийг гаргах, за хэмжээг тэмдэглэх. За энэ лабораторийн хэмжлэгээр за лаборатори шаардлагатай багч нь болохоор тухайн гिचэл дээр өгдөх эд анги байна. За муу яах нь хэмжилт хийх багчууд нь болохоор штангун циркул, микрометр, за гүн хэмжигч гэх мэтчлэн багчуудыг ашиглаж болно. За ажил гүйцэтгэхдээ бид нар болохоор тухайн эд ангитайгаа болохоор хийцтэй танилцсан. За хэмжилтийг гүйцэтгэн. За тухайн хэсэг дээр болохоор тойм зураг гаргаад за тэдгээр тойм зураг дээрээ хэмжээсийг тавих. За энэ лабораторийн ажил байна. За бид нар дээр болохоор ийм шатлсан гол өгсөн байна. За энэ шатлсан гол маань болохоор 2 шатлсан. За цилиндр могоо араа хурц салбарын за хөтлөгдөх гол байгаа. За хэвдэл болохоор хамгийн эхлээд шатлсан голынхон за диаметруудыг болохоор хэмжиж авъя. За диаметр. За голын үзүүрийн диаметр ба. За 30-тай байх нь. За дараа нь бид нар холхиод суух хэсгийнхаа диаметрийг хэмжинэ. За дараа нь болохоор шатлсан голын диаметр нь 45 байна. За дараа нь могоо араа суух хэсгийн диаметр маань 38 байна. За дараагийнх нь болохоор холхиод суух хэсгийн диаметр. За ийм диаметртэй шатлсан гол байх нэ. За дараа нь болохоор голынхоо нийт уртыг хэмжиж авна. За тэгэхээр манай голын маань урт маань болохоор 186-тай байх нэ. За голынхоо уртыг хэмжсэн. За зарим хэмжээсүүдийн намбал. За энэ болохоор манай нөгөө твх суух хэсгийн маань урт байгаа. За 50-тай юм байна. За дараа нь болохоор 5-тай. За дараагийн голын үзүүрийн диаметр нь урт нь болохоор 60-тай юм байна. Тэгээ шатлсан нь дараа нь болохоор энэ хэсэгт маань могоо араа суух гэдэг. За угаан суух тэвхний урт нь болохоор 50-тай байна. За дараачийн хэмжээ болохоор 13. За ийм урттай болох юм. За мөн бас ийм тэвхнийхаа нийт тэвхнийхаа өргөнийг бас хэмжиж болж байгаа. За тэгэхээр бидний хаар 8-тай байна. За дараачийн тэвхний өргөн нь болохоор 2 тэвхний өргөн 10-тай. Нэг нь 8-тай, нөгөөх нь 10-тай өргөн байна. За энэ хүү байдалтай голоо зураад за зурсан гол дээр болохоор тухайн хэмжээсүүдийг тавьж гүйцэтгэнэ. За өмнөх машины дангийн хичээл дээр өмнөх холбоо хичээлүүд гэж байгаа. За тэр холбоо хичээлүүд дээр болохоор тухайн гол дээр тэмдэглэх тэмдэглэгээнүүдийг тавьж өгснөөр за энэ лабораторийн ажил маань дуусна.